Сонсгоё. За эхлэе би нэг 2 3 зүйл тодруулъя гэж. За бас анх удаага үндсэн хуулийнхаа дагуу бид нэр Монгол Улсын их хурл өдрийн хэлийг сонсож байгаа нь бол би зөв төлөвшил гэж ингэж бодож байна. Улсын их хурл ерөнхийлөгчийн зүгээс бас энэ бид Монгол төрийн цаашдын төлөвшөлт бол бас нэг агц гаргалаа гэж ингэж ойлгож байна. Харин зүгээр 6 хүн асуугаад ингээ хаацсан бол бас хангалтгүй дүн ах байсан иргэдээс. Ингээд үргэлжлүүлээ сонсоод нийт иргэдтэй бас сонсох гэсэн зүйлийг сонсгож байгаа нь бол сайн зүйл ээ. Тэгвэл хайчих юм бол бид одоо иргэдээсээ нэг нуугаал ингээд твдэт байх зүйл юу байхад хийсэн зүйл бүгдний нүдэн дээр ил байгаа. Хийж байгаа зүйлүүд дээр агштай зүйлүүд бий. Түрүүн уян гишүүн шилжин шилэн дансны хууль бол бас хүмүүс нэг мөнгө төгрөг санхүүгийн асуудал дээр яхахтаа адаглаад нэрээс нь ахуулаад боддог болсон юм шиг байна. За шүүхийн шинтгэлийн хууль дээр бол бид нар бас нэлээд агц гарах болов гэж ингэж бодож байсан. Энэ дээр гол садаа болж байгаа зүйл бол их мөнгөтэй байх тусмаа өндөр эрх мэдэлтэй байх тусмаа энэ шүүхээс гадуур оршиж байна. Энэ л бадлаад байна. Энэ төрийн өндөр албан тушаалгатай холбогдлолтой аимшигтай мэдээлэлүүд явж шít. Шалгаж нэгтэлж байгаа маалга байна. 4.8 тэрбум төгрөг угаачаад прокурор хүчингү болгуулчаад эргэж шалгасан улсуудаа уучлалгүйгээд явж шít. Харин сая шинээр томилогдсон ерөнхий прокурор бас тиймэрхүү хэрэгүүдийн нягтлж уцааж яаж байгаа юм шиг л. Одоо миний мэдж байгаагаар бол татврын томоохон хэрэгүүд, аудитаар шалгадаж илэрсэн томоохон хэрэгүүд энэ хүчний байгууллагуудаар очил замхарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхтийг бас бид нэр тэр сонсголын тухай хууль мөлөө оруулж ирээ шийдэхгүй бол энэ дээр завхраад байгаа. Дараа нь хариуцлагын тухай хуулийн асуудал та ярьж байгаа. Зөв. Хариуцлага юунаас болоод байна? Энэ намын гишүүнчлээс болоод байна. Өөр нэг асуудал бол хариуцлагын хамгийн дээдлийн шат бол сонголт. Энэ дээр алдаа гараад байна. Мөнгө намын гишүүнчлээс болоод алдаа гараад байна. Улс төрийн өндөр албан тушаалтнуудаа эхэлж хариуцлага тоосон. Тэр шат чинь сонгуул. Тэгээ түрүүн та хэллээ иргэдэг бас одоо тэмдэглээд аваараа гэж. Тэр нэг оролцооны асуудал. Би бас тэмдэглээд аваараа ер нь энэ яаж сонгуул өгж явах юм бэ гэж. Ярьж байгаагаар нь биш. Тэр популизмаар нь биш. Амлалтаар нь тэмдэглэж авчээ. Дараа нь тэгээд тэрний хэрхэн хэрэгжиж байгааг үнэлт дүгнээ сонголтоо өгдөг болчих юм бол хариуцлагатай төр бий болох байхгүй юу? Тэгэхээр сонгуулийн хууль, намын тухай хуулийн тэтэр бол бид нар тал талаасаа энэ асуудлыг шийдэх юм бол хариуцлагын зөв тогтолцоо бүрдэнэ. Тэрнээс гоё хууль оруулж ирснээр бол энэ бүтэхгүй. Ер нь гол энэ хариуцлагын асуудал бол би ийм зүйлүүд төр байгаа гэж бодож байна. Оюутлагын асуудал. Та оюу толгойг нэг урагшаа алхлаа гэж хэлсэн. За өнөөдөр оюу толгой яг бодит байдлаар бол түрүүн уян гишүү хэллээ. Бид нар мэдээлэл авч чадахгүй. Би зүгээр байнгын хорон дарга байхдаа авсан мэдээлэлээ хэлье. 9 сарын байдлаар бол нэг 2 их 80-ийн орлого олоод Монголд бол 5% тэнцэх орлогынхаа 5% тэнцэх мөнгө л төлж байгаа. 2015 онд 3.9 их 80-ийн борлуулалтын нийт орлогынхоо 8% тэнцэхийг татвар тооцсон. Талын өрөндөө аван талын төлн 160 тэрбумыг л төлнө. 4% төлнө. Нийт нэмэх 1 минут. Тэгээд энэ нийт орлогынхоо 4-8% төлж байгааг хэлэхээр буруу гэдэг юм. Энэ зөв. Би бол нэг алхахад 2 хурцлаа гэж хараад байгаа юм. Би нэг сайжруулъя гэдэг шүү дээ. Явуулахгүй гэв. Энэ чинь сая бид нар Финландд бас янз бүрийн улс орнуудад цуглаад ярьлаа. Замбия ч бол одоо зэсээр бол биднээс хэд дахин том юм. Яг л энэ зовлон байгаа байхгүй юу? Сая Замбигийн ерөнхийлөгч нөгөө роялти 6% байсныг 20% болгосноо суулга нэлээд хүнд асуудал дээр орж байгаа юм билээ. Тэгтээ тэд нар хилцээ хийж эхлэж байгаа юм билээ. Бид нар гэрээгээ сайжруулах ёстой. За тэр татврын асуудал дээр бол та бас шийдвэрүүдээ эргэж харна үсттэй. Ер нь төр оршихуд бол татвар бий.
Тийм учраас татвар төлөхгүй байх гэдэг бол гэмт хэрэг. Тэгэхгүй бол татвар төлдөг хүн олдохгүй болно. Хоёр хөршийн компаниуд татвар төлөхгүй байвал бид нар яах вэ гэдэг асуудлууд тулгарна. Бусад орнууд яах вэ? Хариулъя. Каплагын тухай ярьсан татвар төлөхгүй гэдэг. За даваа сэрүүн гишүүн бол ер нь мөнгөтэй холбоотой асуудлыг сайн мэдэндээ их мөнгөөр олон жил ажилласан сангийн яамд. Тэрэн дээр уралдаан шалгаруулалт гээд. Тэнд ямар асуудал байдгүй, ямар хүндрэл байдгүй гэдгийг сайн мэднэ. Тийм учраас энэтэй холбоотой энэ их хурл засгийн газраас санаачилж орж ирэх асуудлаа бид нэр улам шилэн тунгалаг хариуцлагатай болох чиглэлд бол их одоо онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Ер нь хариуцлагын хуулийн дээр бас нэг заалт байгаа шүү дээ. Их хурлын гишүүн тодорхой одоо энэ өндөр бүрэн эрхтэй энэ улсууд дээр асуудал гарах юм болвол ерөнхий прокурор авч үзээд албан тушаалаас нь төдөлжүүлэх асуудлыг оруулж ирнэ. Оруулж ирээд шүүхээр тэр хүн гин буруугүй гэж тогтоогдох юм бол тэр оруулж ирсэн ерөнхий прокурортой хариуцлага тооцно. Бид нар жишээлбэл тийм механизмыг өмнөх одоо ерөнхий прокурортой ярьж байгаад оруулсан. Энэ бол би зөв гэж бодож байна. Их хурлын гишүүн өндөр албан тушаалтай хүн бүхэн одоо муу мөнгө төгөр гэдсэн хууль зөрчсөн гэдэг биш. Үнэхээр тэр нь нотлогдоод ерөнхий прокурор тэр одоо нотлогоондоо итгэж байгаа. Тэр хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа, мөрдөж байгаа улсууд нь итгэж байгаа бол оруул. Тэрний их хурл шийд. Тэр шалгах болцоог нь олго. Тэр шалгаад шүүхтэр очоод тэр нь шүүхээр нотлогдохгүй бол тухайн одоо оруулсан ерөнхий прокурор хариуцлага хүлээдэг байя л гэж. Яг үүнтэй холбоотойгоор энэ их хурлын сонгуул энэ юмнуудын өмнө үнэхээр намуудаас нэр дэвшиж болохгүй шалгагдж байгаа асуудалд орсон энэ улсууд дээр ерөнхий прокурор нь байр суурьаа илэрхийлдэг, яг саяын байдлаар хариуцлага хүлээж асуудлаа оруулдаг. Энэ хуулийн зохицуултуудыг хийж өгөх хэрэгтэй. Тэгэл их хурлаас хурал дамжаал бүрэн эрхээр хангагдаад ард нь халахлагдаад тэгэл олонний өмнө ярихаар нэг сайхан яриад ингээд суугаад байдаг ийм байдлыг бол бид нар ер нь одоо арилгах ёстой л гэсэн ийм л бодол байна. Оюу толгойтой холбоотой асуудал дээр нэг байр суурь хэлье. Ер нь оюу толгойг ярих тусам манай улс төрчид их хурлын гишүүд ярих тусам оюу толгой л хожиж харагдаад байдаг. Магадгүй тэр ярьж байгаа их хурлын гишүүнд шудраг мэт харагдаж тодорхой жаахан одоо юу нэмэгддэг байж магадгүй. Нөгөө талд нь ард түмэн хохирол байдаг. Хамгийн өндөр хөрөнгө оруулалттай байсан 11 онд оюу толгойн хөрөнгө оруулалт гаднаас орж ирж байсан хөрөнгө оруулалт гадны нийт хөрөнгө оруулалтын 30% байсан. Өнөөдөр 80%. Ийм хэмжээнд гараад тэгээ бусд нь үргээд гараа явчихж байгаа. Тэгэхээр би хувьдаа оюу толгой болвол Монгол улс оюу толгой хоёр хамтарч ажиллаж байгаа хариуцлагатай сайнны жишээ болох ёстой. Түүнээс биш Монгол улсын нэрийг унагадаг бусад хөрөнгө оруулагчдыг одоо гаргахад түлхэц үзүүлдэг, дотоодын улс төрчид энд нь түлхэц үзүүлдэг ийм хандлагыг бол хэрэгжүүлж болохгүй л гэж боддог. Энэ бодлоо би ерөнхий сайд тэнд асуудал хариуцж байгаа улсуудад нь хэлдэг, мэдээж дамжуулдаг байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ асуудалд нэг иймэрхүү маягаар ер нь хандвал одоо яасан болоо гэж ингэж бодож байгаа. Ер нь хөрөнгө оруулалтын дээр нэг юмыг бид нар бүгдээрээ л ойлгох хэрэгтэй л байна. Одоо гадны хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалтыг бид нар үнэхээр Монголдо татах шаардлагатай. Монголд л тэр хөрөнгө нь илүү л зарцуулагдах ёстой. Нэг барих юм бол гадны хөрөнгө оруулалт яагаад чухал байдаг вэ гэвэл тэр тухайн улс орны нутаг дэвсгэр дээр л илүү хөрөнгө л зарагдах. Тэнд байгаа аж ахуй нэгжүүдэд, тэнд байгаа ажилчдад, тэнд байгаа ханган нийлүүлэгчдэд илүү мөнгө нь л очиж байгаа шүү дээ. Энэ бол Монголын байр суурь. Тэгэхээр энэ дээр бол олон улсын тэр жишг бусад асуудлаа ингээд ярилцээд ингээд явах хэрэгтэй. Олон улсад нээлттэй аж ахуй нэгжүүд, том аж ахуй нэгжүүд гэдэг бол маш их өөр одоо ийм жишгээр явдаг. Тэр нь одоо маш соёлтой, хариуцлагатай жишгээр явдаг. Хэрвээ одоо нэг улс оронд очиод буруу үйлдэл хийгээд ингэх юм бол тэр нь эргээд тухайн бизнест нь нөлөөлдөг ийм зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар тавьж байгаа асуудлаа яг хуулийн дагуу тавиад шийдэл явах хэрэгтэй. Оюу толгойн асуудлаар 2013 оны эхэнд байхаа улсын их хурл дээр бид нар нээлттэй ярилцсан шүү дээ. Тэгээд нэг ярилцах шаардлагатай 30-аад асуудал байна гэж гаргасан. Тэр хүрээгээ тогтсон, ярьсан. Тэрнээс маш олон асуудлуудаа ярилцаж, ойлголцож ингэж явж байгаа. Цаашаага үлдэж байгаа нь бол маш цөөхөн асуудал байгаа л гэж бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө засгийн газар нь хариуцж байгаа. Ерөнхий сайд
мэдж байгаа. Засгийн газар дотор хариуцсан одоо чиглэлийн яам байгаа. Тэнд нь өөрийнх нь зөвлөл нь байгаа, удирдах зөвлөл нь байгаа. Тэндээ л аж ахуй нэгж яаж ажилтдаг вэ? Яг тийм байдлаар л ажиллаад явах хэрэгтэй шүү дээ. Эрдэнэ төлбөр өнөөдөр яаж ажиллаад явж байна? Тэр чиглэлээр л тэр эрх хэмжээнд ажиллаад явах тэр боломжийг л бид нар олгох хэрэгтэй. Тэгэл үргэлж нэг юм улс төрийн асуудал болгоод үргэлж нэг энэ юм яриад байхаар цаана яг нийтлэг эрх ашиг нь хохироод тэгээд тэнд байгаа одоо нэг аж ахуй нэгж нэг хэсэг одоо энэнийг ярьдаг нэртэй улсууд одоо ярьдаг нэг тийм шудраг зүйл оруулж ирэх гэж байгаа юм шиг. Тэгээ яг шийдсэн зүйл байдаг. Тэгэхээр би бол засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийнхаа хүрээнд бүх зүйлээ тэр гэрээндээ заасныхаа хүрээнд л асуудлаа шийдэл явах хэрэгтэй. Энэ боломжийг бид нар хөрөнгө оруулагч аль аль талд олгох хэрэгтэй.